Тэгэхээр зарим одоо хүмүүсийн үзэж байгаагаар ч гэсэн энэс өндөр бас хэмжээ тогтоох болсон байсан шүү дээ. Бас энэ дэр яагаад өөрсдөө тулталд ажиллахгүй байна гэсэн шүүмжлэлж байна. За тэгэхээр энэ жил бол одоо 85 сая зорж байгаа. Тийм ээ, тодглоор 85 сая болсон. За 85 сая тонн руу за одоо байгаа энэ хурдаар явах юм бол нэлээд төгөж очино. Нэлээд төгөж очино. 80 бол гарна. За 84 бол нэлээд төгөж очино. За ер нь ингээд нэг хавраас хойш экспортыг нэмэгдүүлэх, хэлийн нэвтрүүлэг өргөдөх чадварыг одоо нэмэгдүүлэхээр маш олон арга хэмжээнд засгийн газар авлаа. Бом төрөөр ярих юм бол маш удаан яриа болно. За би хааваханд нэг одоо тойл. 8 сард 8.5 сая тонн нүрс илэрхсэн байна. Сая өнгөрсөн 8 сард. Энэ түүхэн дээд амжилт болж байгаа. Тэгээ өмнө яг 8.9 сая нэг удаа гарч ирсэн. Гэхдээ энэ он биш шүү. За сая 8.5 сая. 8.5 сая та нар 12 сараар бодоод үзтээ. 100 сая ихгүй. 100 сая тонн. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай хэлийн нэвтрүүлэг өнгөрлөх чадвар бол энэ одоо 95 битгэл 100 сая тонн бэлэн байна. А цаад талын хэрэгцээ 100 сая битгий хил байгаа. Манай одоо эрчим хүчний нүүрс дийлэнх нь байна тийм ээ. За коксч нүүр, ирж хэлээс коксч нүүрсний эрэлтүүд бол ер нь бол буурахгүй шинжтэй байна. За бид үнэнд бол найдахгүй байгаа. Үнэ бол өснөж найдахгүй байгаа. За энэ хэмжээнд байгаасаа за сая 5 сард одоо сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн. Нүүрсний үнэ. За тэрнээс хойш бол харьцангуй доктортой баг зэрэг өссөн. За гэхдээ бид одоо ирэх жилийнхаа төсвөөр нүүрсний үнэ 70-аар авсан байгаа. Ер нь бол доод үнээр нь авсан байгаа. Тэгэхээр одоо агцгүй бид нар өөрсдөө ажиллах юм бол ерөөсөө яг энэ хэлийн нэвтрүүлэг чадвараа ашиглаад тултал одоо нүүрсээ экспортлох юм байна. Экспортлох. Өөрөөр хэлбэл урдлын хэрэгцээ бол энэ чинь хязгааргүй шүү дээ. 4-5 тэрбум тонн байхгүй юу? Тэрнийг чи одоо бид нар 1% нь ч хүрэхгүй байна шүү дээ. Тийм хэмжээний нүүрсийг бид нар экспортлох одоо чадах бол хамгийн бид нар ерөөсөө үүрэгтэй. Энийг чадах ёстой л юм хэмжээ болж байна. Садар хэл холбогчтой холбоотой асуухад